Hi guys, хоб болонгийн хаан цаашинхан дугаарт тавтай морил. За юу ацгаа манайхаа ингээд та бүхэнтэйгээ дахин нэгэн weekly recap бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө дугаар дээр бас нэлээд олон хов живүүдийг ярих гад байж гэн. Тэгэхээр бүгдээрээ дэлгэцэндээ ойртоод чихээ тавиад сууж байгаарэ. За манай Монголын эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бөөнөр гоё өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан баярууд хаяанд ирсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 болон манай Монгол цэргийн баярын өдөр байгаа. За энэхүү сайхан баярын өдрүүдэд зориулаад Номонгоос маш гоё урамшуулалт хөтөлбөрийг зарласан байна. 3 сарын 3-наас 3 сарын 22-ны өдрийг дуустал Номингийн бүх салбаруудаар For You гэдэг ийм гоё урамшуулалт хөтөлбөр явагдаж байгаа юм байна. За яг яадаг урамшуул вэ гэхээр Номингийн бүх салбаруудаас та 100,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийсэн тохиолдолд таны худалдаа авалтын талон дээр нэг суглааны урамшууллын эрх орох байгаа. Тэгэд урамшууллынх нь бэлгүүдийнх нь хувьд гэх юм бол маш олон гоё бэлгүүд байгаа юм билээ. Бараг 30-аад өөр бэлгүүд байгаа. Одоо жишээ нь хэм бол iPhone 17, Apple Watch, AirPods Pro 3 чихэвч, за түүнээс гадна Stanley брендийн багц, Smeg брендийн багц, түүнээс гадна PlayStation 5 гэдэг ер нь маш олон гоё бэлгүүд хүлээж байгаа юм байна лээ. За тэгээ хизээ тохирол нь явагдаж ялагчтайгаа тодруулах вэ гэхээр 3 сарын 11-ний өдөр болон 3 сарын 23-ны өдөр Номин сүлжээ ихтлгүүрийн Facebook хуудас дээр тохирол нь явагдаад нийтдээ 30 ялагчдыг тодруулах юм байна. За тэгээ манайхаа ийм гоё олон бэлгүүдийн эзэн болох боломжийг бүү алдаарай. Тэгээ шалгуур нь ч гэсэндээ айгүй амархан байгаа зү. Угаасаа манай монголчууд чинь Номин сүлжээ ихтлгүүрээр айгүй хөгжүүлдэг штэ тэ. Тэгэхээр 100,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийгээд цуглааны эрх аваад энэхүү гоё урамшуулалтаа оролцоорой. За ингээ бүгдээрэнд нь Мартын 8-ны болон цэргийн баярын мэндийг хүргэе. Хайртай дотны бүхнээ баярлуулах For You өдрүүдээр Номингийн бүх салбараас 100,000 төгрөгийн худалдан авалт тутамдаа урамшууллын нэг эрх авч 2 удаагийн тохирлоор iPhone 17, iWatch, Smeg, Philips, Stanley, Abu Garcia, Enjoy, Inkco брендийн багц гэр бүлээрээ нислэг төвөөр үйлчлүүлэх эрх зэрэг 30 онцгой бэлгийн эзэд болно. Үндэсний сүлжээ дэлгүүр Номин. За тэгэхээр манайхаа хамгийн ихний ярих гэж байгаа хов жив маань болохоор өчтдээ өнгөрсөн 7 хоногт бол бүр зүгээр интернетийг шуугуулсан ийм хов жив байгаа. Тэгээд ерөөсөө нэг тийм айгүй гоё сайхан oh my god wow гэсэндээ тийм хов жив бол ерөөсөө биш айгүй тийм ew disgusting shit гэдэг нэг тийм мем байдаг шүү дээ. disgusting한 냄새가 나요. disgusting shit. Яг тийм юм шиг disgusting shit тавж байгаа заяа. Юу гэхлээр манай Selena Gomez-ийн by the way Selena Gomez is not dead, okay? Би альтер нөгөө нэг Selena Gomez нас барчихсан уу гэдэг нөгөө нэг conspiracy theory-ний тухай бичлэг хийсэн шүү дээ. Тэгсэн чинь та нар комментүүдийг харсан бол хүмүүс над руу бүр ингээд дайраад ёо эста хандлтын төлөө үхлээ юу хандлтын төлөө ийм бичлэг хийхдээ яхав дэ гарчиг марчгийг нь хараачтай арайчтай муу ёртой энэ төр гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ манайхаа нэг муу ёртой энэ төр гэдэг байгаа хүмүүс хэлэхэд бол Америкчууд нэг тиймэрхүү superstition тэ тиймэрхүү амны бэлгээс ачтын бэлгэн зэрэг монгол шиг тиймэрхүү юмд итгэдэггүй. Тэгэхээр Selena маань хэдийгээр миний бичлэгний гарчгийг харсан ч гэсэндээ эмзэглэхгүй байхаа. Oh. No. Амир хөөрцөндөө хизээч Selena Gomez миний гарчиг энтрийг харахгүй төхөө. Тэглээч манайхаа тийм юм дээр битгий тэгжээ. За тэгээд бас хандлтын төлөө ийм гарчиг өглөө энтер гэдэг байгаа хүмүүст эн чинь YouTube шүү дээ. Дэлхийн альч улсын YouTuber-ууд айгу тийм eye catching дараад үзчих юу гинвэ гэмээр тийм л viral-нууд өгөхийг хүсдэг. Тэгээд бүхэл content creator-ууд, YouTuber-ууд, TikToker-ууд бүгдээрээ хандлт үзэлтийн төлөө бичлэгүүдээ хийж байгаа. So, yeah. Yes, I did it for clicks. So what? За, манай хайрт Selena Gomez-ийн үхээгүй байгаа амьд сарун сайхнаараа байгаа Selena Gomez-ийн маань хайрт нөхөр тэг саяхан ингээд хурмаа хийсэн Newlyweds-тэй ингээд харийн шоу хаанууд маань Benny Blanco-гийн аимшигт хэртэй балер заван хүлэн интернетийг зүгээр өнгөрсөн 7 хоног жинго шуугууллаа. Эхлээд энэхүү
зургнууд нь бичлэгүүд нь гарч ирэхэд бол би бол итгээгүй. Би бол энийг бол okay it must be a skit тэ ингээд ийм хошин нэг тийм инээдмийн parody skit энэ хийж байгаа байхаа энэ албаар тэгсэн байхаа гэж бодсон байхгүй. Бараг л SNL юм өнтер гэж бодсон чи no it's real okay. Өөрийнхөө нэгэн подкастыг launch хийсэн юм байна өнгөрсөн 7 хоногт. За тэр подкастныхаа нэр нь болохоор шүү дээ Friends Keep Secrets буюу найзууд бие биенийхээ нууцыг хадгалдаг гэсэн те ийм нэртэй подкастыг эхлүүлсэн юм байна. За тэгээд ганцаараа эхлүүлээгүй Friends найзууд гэж амж те өөрөөсөө гадна 2 найзуудтайгаа эхлүүлсэн байгаа. За тэгээд тэр нь болохоор Lil Dicky за түүнээс гадна Kristen Batalucca ч юм уу Batalucca ч юм уу мэдгүй нэг ийм эмэгтэй байна заяа. За Kristen Batalucca-гийн бол би мэдгүй. I don't know who that is. I don't know who that man is. Гэдэг шиг I don't know who that woman is. To say it, I hope I don't sound ridiculous. I don't know who this man is. Lil Dicky гэдэг чинь манайхаа нэрээ энэ тал дээр хүмүүс надаас энийг яриач гэдэг айгүй олон сар асуусан. Тэгээд ярих боломж олдохгүй ингээ явуудсан. Тэгээд ярих гэхээр тийг санагдаад байхгүй. Юу вэ гэхлээр Lil Dicky гэдэг энэ хүү одоо залууг Benny Blanco хоёрыг тийм гей холбоотой, ижил хүйсний холбоотой дурлалцдаг loversуда энэ төр гэж ярьдаг. Тэгээд эхэндээ тиймэрхүү юмуд гарч ярьж байгаа. Цүүлдээ болохоор эхэндээ болохоор ингэж хэлсэн. Ингээд те Benny Blanco урд нь энэ залуутай үргэлдэг байсан. Тэгээд Benny Blanco ч бол урд нь ингээд гей байсан шүү дээ. Ижил хүйстэн байсан. Хинээс Selena Gomez-тэй үргэлж эхлэхээс өмнө тэгээд Lil Dicky-тэй ингэж явуулдаг байсан. Тэгээд ийм явуулдагч биш бүр ингээд үргэлдэг байсан гэж ярьсан. Тийм учраас энэ хоёрын нэг хамтдаа улаавсны ёслон тэртээ төрөлдөж мөрөлдөд байгаа. Тэгээд ингээд үнсэлж байгаа бараг зураг мөргийг ингээд хүмүүс гадуур тавиал ингээд сэвжсэн байхгүй. За түүний дараагаар болохоор арай өөрчлөгдөөд одоо наад хоёр чин үргэлдэг байсан ч гэсэндээ болчихсон. Тэгээд ингээд Benny Blanco Selena Gomez-тэй суучсан мөртлөө Selena Gomez-ийн араар нь тавьдаг. Араар нь тавиад энэ Lil Dicky-тэйгээ still явуулдаг хിവэрэ гэдэг ийм rumor болж хувирсан ба. За түүний дараагаар дахиад шилжээд үгүй Benny Blanco ч bisexual юм эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрыг хоёулангийн сонирхдаг. Тэгээд тэрийг бол Selena үжэнэ мэдчихсэн. Бүр ингээд үерхэж эхлэхээс өмнө мэдчихсэн. Тэгээд Lil Dicky-тэй ийм харилцаатай байхыг нь зөвшөөрдөг гэсэн ийм цуу яриа гарч ирсэн. Ийм янз бүрийн ингээд өөрчлөгдөд явдаг ховж юмуд гарч ирсэн байхгүй. За энэ дээр болохоор манайхаа Benny Blanco ижил хөөсөн ч юм уу эсвэл buy гэсэн ямар ч тийм баталгаатай source байхгүй байгаа. Та нар өөрснөө Google-ээр ингээд хайгаад үзээрэй. Ингээд Benny Blanco gay байсан уу, bi байсан уу энэ гэх тэгэнгүүт тийм known мэдээлэл бол байхгүй гэж гарч ирнэ. Ямар нэгэн тийм өөр эрэгтэй хүнтэй явуулчихсэн ч юм уу, эргэжсэн ч юм уу эсвэл өөрөө openly ингээд яриадтай би ингээд gay эсвэл bi энэ гэж ярьжсэн ямар зүйл байхгүй. Benny Blanco ч ер нь бол айгүй тийм сонин хүн шүү дээ. Та нар мэдэх үү? Ер нь ингээд баг би муухагаар хэлж байгаа юм биш шүү. Энэ одоо хэлэх гэж байгаа зүйл нэг тийм жирийн хүн шиг биш. Ер нь ингээд аашилж байгаа нь болохоор заримдаа нэг хитрхи урлагийн хүмүүс нэг тийм сонин урлагийн хүмүүс байдаг шүү дээ. Нэг тийм дотоод ертөнцийн бус энгийн хүмүүсээс шал ондоо. Тэгээ ер нь нэг тийм төрлийн залуу бид нар бол ингээд угаасаа харж л байгаа шүү дээ. Байж байгаа байдлыг нь ярьж байгаа юм хүм яг л нэг тийм төрлийн хүн. Тэгээ айгүй тийм хошин зан одоо ихтэй одоо хошин sense of humor ихтэй. Тэгээд гэтээ тэр sense of humor нь болохоор зүгээр ингээд хүмүүсийн жирийн ингээд хүмүүсийн ойлгочхоор тиймэрхүү sense of humor биш нэг тийм арай өөр humor байгаад гэдэг юм а. Хэрэг та нар Benny Blanco-г TikTok энэ төр дагдаг бол мэдж байгаа байх гэж бодож байна. Тийм учраас энэ ингээд Benny Blanco худлаа тоглоод нариган болгоод ингээд joke маягаар энэ Lil Dicky гэдэг одоо энэ найзтайгаа тий араас нь ингэж төрөлдөж ингэж улаавсны ясал дээр ингэж одоо bromance үүсгэжтэй ингэж зураг мөргөө ахуулаад ингэж үнсэж зураг ахуулаад тэгжсэн 2-3 удаа байдаг. Тэгээ тэрнээс шалтгаалангуудаа хүмүүс ингээд ийм цуваар гаргацсан байхгүй. Гэхдээ энийг болохоор хэн гаргаж ирсэн бэ? Энэ цуу яриаг хэн гаргаж ирсэн бэ гэж хүмүүс ярьдаг вэ гэхээр Justin Haley хоёрын фэнүүд. Яагаад вэ гэхээр Selena болон Benny Blanco-гийн Benny Blanco-гийн фэн ч гэж юу байх вэ те? Гэтэ арай жоохон муухай хэлчих Benny Blanco ч айгүй мундаг хөгжмийн продюсер хүн шүү дээ те. Гэтэ ер нь Selena Gomez-ийн фэнүүд
дандаа Justin Haley хоёрлоо дайрдаг штэ тэ дайрал янз бүрийн юм бичээд тэ бас л Justin-ыг тэ наа Justin чинь гей штэ энэ төр гэдэл тэ тэр нэг яаж илаа да нэг парын дээр найзуудтайгаа ингээд тэ дуумаа сонсоод шалтан байжсэн чи харалтаа үнсэлцээд байгаа зү энэ төр гэл бөөлөн болжсэн тэ яг тэрнтэй адилхан ингээл Justin-ыг гей гэл Haley-г ингээл бас одоо дарамтлалтай хүмүүс муугаар яриад Justin Haley ерөөсө хайргуу Haley үн тэнэг мэнэг гэд ингээд Selena Gomez-ийн фэнүүд энэ хоёрыг одоо харлуулад байдаг болохоор одоо өшөөгөө авч байгаа гэмээр юм уу те Justin Haley хоёрын фэнүүд окей тэгвэл бид нар ч гэсэндээ те Selena Gomez болон энэ Benny Blanco-ро ч дайраад өгье л да яг адилхан тактикаар дайраад өгье гэд яг тэр зургнуудыг нь авчираад харал та Benny Blanco ч гей энэ Lil Dicky-тэй явуулдаг гэд ингээ гаргаад ирсэн байхгүй. Тэгэхээр ер нь хариугаа авалт гэх юм уу те энэ ер нь зөвхөн фэнүүдийн гаргаж ирж байгаа тийм цуу яриа худал зүйлүүд гэсэн үг юм. Тэрнээс бол яг ингээ тийм known Benny Blanco урд нь гей байсан энэ төр гэсэн байхгүй. Benny Blanco ч урд нь бол ингээд би танарт нэг урд нь яадаг байсан үердэг байсан эмэгтэйг нь харуулж ирсэн шүү дээ те. Яг Selena Gomez-ийн өмнө үердэг байсан бас айгу гоё эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг бас хүмүүс Haley-тэй адилхан гэж ярьдаг. Haley-тэй айгу адилхан зэрэгтэй. Тэр эмэгтэй ч одоо модель эмэгтэй. Тэр эмэгтэй ч одоо юу яцсан шүү дээ. Pete Davidson-тэй нөгөө нэг Big D Energy залуутай чин одоо үерхэд одоо баг хүүхдтэй болж байгаа гэлөө. Барагч биш нэр хүүхдтэй болж байгаа гэсэн яг жирэмсэн. Окей. Тэгэхээр тим эмхтэй байгаа. Тэгээ энэ Benny Blanco-гийн урных найз охтууд нь бол ерөөсө гаргаж ирж тэ тийм ээ одоо ингээ Benny тийм гей байсан гэж янз бүрийн яриаг байгаа. Окей. За энийг ямар ч адрес хийчихлээ хүмүүс надаас айгүйх асуудаг байхгүй. Жохон дэлхийгээ авчлаа. Гэтэ яг Benny Blanco-тай угаасаа холбогдолтой учраас ярьчихлаа. За энэ удаад ингэж өнгөрсөн лагт гарч ирсэн баахан тэр ховж өн юу гэдэг юм бол түрүүн хэлсэнчлэн энэ хүү шинэ гаргаж байгаа подкаст нь те энэ Lil Dicky бол энэ Kristen гэдэг эмэгтэй те нийлж гаргаж байгаа энэ хүү подкастн дээр хамгийн ихнийх нь эпизод нь анги нь 2 сарын 24-ний өдөр лонч хийсэн, окей. За тэгээ энэнийх нь болохоор энэ подкастных нь гол утга учир гэх юм бол яг ингэ суугаад ярилцдаг подкастнууд гэдэг чинь одоо Call Her Daddy гэдэг юм уу те. Тим яг vibeтэй биш. Зүгээр ингээд найзууд баг hangout хийж байгаа юм шиг. Бараг л нэг live streamer хүү гэсэн үг. Нэг Twitch энэ төр хүмүүс live stream ингээл явдаг ш. Одоо манай Justin баг Justin-г дүүрээд байгаа юм хайшин дэ Benny Blanco. Нэг тийм live streamer хүү тэгсэн мөртлөө яг ингээд бас суугаад ингээд ярилцдаг. Тэгээ тиймэрхүү podcast ер нь бүх юмыг ингэж жоохон нэгтгсэн маягийн тийм шин төрлийн подкастинг гинэ. За ер нь л тэгэл найзуудтайгаа hangout хийгээл хоорондоо янз бүрийн хамаагүй юм ярьж байгаа л тиймэрхүү төрлийн одоо контент юм байна. За тэгсэн чинь тэр яг анги дээрээ буудан дээр сууж байгаа байхгүй юу? Буудан дээр ингээл айгу тухлаад суугаад тэгээд ойм сүмсөг байгаанд оогоор гуталмалж өмсөг зүгээр гэрийнхаа нөө лаунж wear-тэл сууж байгаа байхгүй юу? Тэгснээ ингээ хөлөө ачаад суусан гэх юм одоо хөлөө диван дээрээ каучн дээрээ тавьчихсан байсан. Нөгөө barefoot заяа оймсгүй хөлөө. Тэгсэн чинь хөлнийх нь улыг харсан чинь oh my god, aging брайга. Mother's brown cup. Тэр хөлнийхөө байлаар улаа харуулсан чи амар халтар. Бүр ингээд oh my god юу хийжсэн болоо гэмээр те бараг л ингээл гадаа хөл нүцгэн айгуулыг ажил хийж туулж явжсэн хүн шиг тийм хөлтэй байгаа байхгүй. Бүр хөлнийх нь бол бүр амар заяа манайхаа. Бүр ингээд хүмүүс хараад шууд ингээд огж байгаа юм чи би анх тэр зургийг хараад шууд нэр үнэхээр огихоор санагцсан. I was like what the fuck this cannot be real гэдгсэн чинь угаасаа үнэн байсан байх лээ. Тэгээ хүмүүс тэрүүгээр бүр яриа авсан. Ямар шижгийн балиар заваа юм бэ те. Selena Gomez бүр ийм хүнтэй суусан гэж юу үнэхээр дэлхийн одоо бүх тэг газрын бүх эрэгтэйчүүд мундаад алга болоод олж байгаа хүн энэ байх та ийм залуутай ингэж сарил хийгээд ахта яхав тэ Selena минь тэ чи чин хөөрхөн эмэгтэй шүү дээ болил доо тэ чиний араас гүйж байгаа яаж байгаа чи ингэж айгу successful баян ч нээлэг тэ ийм бүх юм чиний араас зөндөл залуучууд гүдэг өлгөд тэднээс нэг нь олоод чадаагүй мө явж ийм залуу юу за яах вэ бид нар бол тэ чамайг дэмжиж царай мэрэг нь яах вэ? За одоо эрэгтэй хүн баргал өстой те юунаас сармгчангаас дээр байсан сармгчангаас дээр царайтай үйжвэл болоо гэл ингээд те нэг юм хилдэггүй байсан. Тэгсэн чинь бүр ийм hygienic биш. Тэ ийм цэвэр ариун цэвэрч биш. Ийм шижгийн балиар залуутай яваад тахтай явахтай явж гэд те бөө гадуур яваад комент те хаасаагүй явсан. Тэр бол үнэхээр шижгийн байсан манай. Та нар гэсэндээ харсан байх гэж бодож байна. За түүнээс гадна заваа юм нь юу байсан бэ гэсэн чинь яг тэн дээр ингээд буудан дээрээ сууж яснаа. Oh guys
let's see if you can catch this, if you can get this гэдэг жаахгүй. Та нар энийг нөгөө микрофонд орж ийн үгүй яла шалгаадах идаа гэд яах гэж байгаа юм болоо гэсэн аахгүй гэж бодсон чинь жоохон ингэж далиж агаад унгачдаг юм да. Like нэг жижиг нэг ингээд жижигхэн унгалтайсан заяа. Wait, see if you guys can pick this up. I was gonna pick up. I like that. That was just a little. Тэнгүүдээ хаа гэж инээж минийгэл. Тэгсэн чинь нөгөө хажууд байгаа нөгөө Lil Dicky гэх нөгөө залуу нь тэгээ яг бодон дээр нь хажууд нь сууж байгаа нь болохоор нөгөө нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэнгүүдээ хаа гэл. Тэгэл нөгөө хоёр нь ч гэсэн хөөргөөд л заяа. Яа oh my god хаа гэж ингээл нөгөөд нь болохоор oh that was like a little tiny гэж мэгээ нөгөө эмэгтэй нь надад ч юм айгуу их хөөргөн тийм жижигхэн хөөрхөн унгалт байлаа шүү гэж яах шиг заяа. Бүр нөгөөтгөө хөөргөцсөн нөгөөт нь тэрэндээ хөөжсөн хаа гэл. Just imagine. Бодоод үзэлтэй манайхаа амар шижгэн байгаа үстэй подкастн дээр тгээс сууж ингээ тэр бол үнэхээр nasty байсан. За тэгээд тэр анги дээрээ Selena руу бас залгаж байгаа нь харагддаг. Selena руу ингээд FaceTime хийгээ тэр үед болохоор Selena яг тэр үеэр найзуудтайгаа нэг өөр улсад арал дээр явж исэн гэсэн ингээд зугаалж муугаалаад тэгээд тэр үедээ яг Selena руу ярьж байгаа нь харагддаг ярангуудаа ингээд тэ I love you baby I love you Benny гэл нэг Selena ч энэ хоолоогоор яаж ярьдаг үлээ тэ I love you Benny гэл тэгэж мэгж ярьж байгаа нь харагдчихсан. Тэгээд нэрээ Benny-гийн barefoot-тэй ингээд шалдан хөл гэж ярьсных манайхаа Benny бүр ингээд pedicure хийлэгдэг гэдэг юм ийцнэ. За яг зүгээр нэг pedicure биш заяа. Яг эрэгтэй хүмүүс ч энэ pedicure хийж болдог шүү дээ. Ингээ сайн хөл мөлөө арчлаад те. А гэхдээ Benny-гийн хийлэгдэг pedicure бол зүгээр эмэгтэй хүний ч хийлгээд ах pedicure биш заяа. Яагаад вэ гэхээр тэр хумсаа бодулж байгаа нь зүгээр нэг тийм лакаар те. Өнгөтэй лак макар бодулж байгаа хэрэг огтхон биш. Би одоо энд зургийг оруулчих. Бүр тийм солиотой одоо дүрслэлүүдийг хийлэгдэг. Заримдаа ингээ бүр ингээд жимснүүдийн ингээд юм жимснүүд ингээд зурулсан байгаа хгүй өөрийнхөө хөлн дээр хуруу болгон дээр заа хумс болгон дээр. Тэгээ өөр жимснүүд. Тэгээд зүгээр нэг тийм жирийн одоо тийм nail art энэ биш нэг тийм товгор мавгар нэг тиймэрхүү баг 3D юм шиг те тиймэрхүү nail art энэ хийлэгдэг. Тэгээ бүр дандаа ингэж pedicure хийлэгдэг гэсэн. Үнэхээр солиотой заяа. Тэгээд хэдүүлээ сая би зүгээр нэг шалдан хөлийг нь ярьж агаад тэрийг ярмаар санагдлаа. За тэгээд цаашлаад болоогүй манайхаа тэгээд өнгөрсөн 7 хоног жонгоо энийг ярьж байгаа штэ ямар шижгийн байлаарийн заваа энэ төр гэдэлтэй. За тэгсэн чинь энэ 7 хоногт сая 2-3 хоногийн өмнө Selena Gomez 2 дугаар анги дээр нь орж ирсэн байгаа юм. Энэхүү подкастных нь 2 дугаар эпизод нь цацагцсан. За тэгсэн чинь энэ 3-аас гадна Selena Gomez бас энэхүү подкастн дээр нь байгаа харагдсан. Тэгээд Benny нөгөө нэг суудаг буудан дээр ингээд суугаал налаад сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь доод яг буудангийнхын доод талд нь газар болохоор ингээд Selena суучсан ингээд юм яриад тэр хэд ингээд ер нь жоохон таарчихсан байгаа. Нөгөө залуумч гэсэндээ өөр газар Lil Dicky арай жоохон өөр газар өөрөний газар нөгөө эмэгтэй ч нэг өөр газар ингээд нэг тараа суусан байгаа байхгүй. Тэгээд Selena болохоор Benny-тэй айгу ойрхон сууж яг газар дээр яг буудангийнхын доор суудсан байж байгаа. Тэгсэн чинь ахаад л нөгөө нэг Benny чинь шалдан хөлөө гаргачихсан нөгөө заван хөлөө гаргачихсан камерын дээр ингээд тавьчихсан байгаа байхгүй. Гэхдээ манайхаа энэ удаад бол арай жоохон угаасан байлээ. Бас ингээд хүмүүсээс интернетээр баахан backlash авсан болохоор бас хүүе заа нэг хөлөө угаая гэж бодоод угаасан байлгүй те бичлэгийнхаа өмнө угаасан байна л. Гэхдээ л хүмүүс за яг хөө өнгөрсөн 7 хоногоос дээрцсэн арайч тийм амар хэрмэр ингээ харагдахгүй. Гэхдээ л жоохон crusty харагдаад байна. Гэхдээ л жоохон disgusting харагдаад байна. Бараг те өстө жинхэнэ pedicure энэ төр хийх хэрэгтэй юм байна гэж хүмүүс ярьж байгаа. Хамгийн гол нь манайхаа тэгээд ингээ кофений тейбл дээр ингээд те хөлөө тавьчихсан байхгүй улаан ингээд. Тэгсэн чинь Selena Gomez нэг юм ярьж ирсэн аа. Нөгөө хөлийг нь ингээ үнсчүүл яах вэ? Хөлнийх нь хуруунуудын нэгийг ингээд айгу тэмжижгээ смүүч ичгсэн. Тэгснэ эднэр ингээ юм яриад байж ингээ эд ярьж хахад Benny яг эд ярьж хахад Selena ингээ үнссэн болохоор Benny ингээ яриа болоод заяа. Тэнгүүтээ юу гэлээ Selena руу харангуйта oh you like that чам таалагдчихна гэх нэг хосод те тэг жоохон тийм халуухан харилцаанд орох гээд ирэхлээрээ ингээл oh you like that baby гэдэг шиг те яг тэрэн шиг адилхан те oh you like that гэл тэгж байгаа хгүй. Тэгсэн чинь Selena ингээл жоохон аяархан цогсноо no don't make it a moment гэж мэгэл заяа. Ёо болол та битгий ингээд те
moment болох гэдэг ингээд чухалчилж те саяны одоо тэр хэсэгэн зүйлийг битгий ингээд чухалчилж ингээд юм болох гээд дэврээгээд би зүгээр л жижигхэн хальт үнсхийг хүссэн юм а гэсэн утгатаагаар ингээд хэлсэн байхгүй битгий хүмүүсийн анхаарлыг татаад гэсэн маягаар ингээд хэлж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Бэни ч I wasn't trying to би тэгэж те хүмүүсийн анхаарлыг татахгүйгээр зүгээр надад айгуух таалагдлаа. I liked it. Тэ it made me feel good гэж мэг зүгээр надад айгуу гой санагдлаа. Намайг айгуу гой мэдрэмж надад айгуу гой мэдрэмжийг төрүүллээ. Тэнгүүтээ I love you so much гэж тэгж мэгэл би чамдаас үнэхээр амар хайртай гэж мэгэл. I don't know. Гэтэ яг энэ хоёр чинь сайхан гэрсэн болохоор нэг тэрхүү нөгөө шинэхэн харилцааныхаа ингээд honeymoon phase байгаа нь бол байгаа л да. Гэхдээ хаяа энэ хоёр бол арай дэндээ хэтрүүлээд байдаг юм санагддаг. Ялангуяа камерны өмнөтэй ингээд I love you baby so much. I love you гэдэлтэй хүмүүсийн дэргэд л албаар харуулах гэдэг юм шиг тэгж хаяада харагддаг. It's just my opinion, okay? Ямар ч нэг тийм interaction болсон. Тэнгүүд хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр гадууртай. Окей. Угаасаа ойлгомжтой. Бэнич дээр, Селанач дээр өнгөрсөн 7 хоногийнхан тэр заваа нөгөө нэг хөлнийх нь улам бол тавхаг ингээ хүмүүс гадуур шүмжлээд байгааг бол харсан. Тэнгүүд энэ дээр ингээд тэ Селана юу гэж харуулах гэж байгаа вэ гэхээр хүмүүст албаар батлах гад тэ би Бэни тэ хайртай нөхрийнхөө хөлнийх нь улан хэртэй байна уу байхгүй байна уу I don't care надад хамаагүй тэ би бүр ингээд нөхрөө бүх юмыг нь хайрладаг гэсэн утгаартай тэрийг албаар хүмүүст харуулах гэж амч би хөлөнд нь ч гэсэн хайртай гэсэн маягаар харуулах гэж байгаа мэтэр ингээд албаар камерны өмнө үнсэж байна гэж хүмүүс яриад байгаа юм аа. За тэгээд I don't know maybe байж болох юм тийм үү та нар юу гэж бодож байна? Би бол байж болно гэж бодож байна. Албаар ингээ хүмүүст батлах гад тэгсэн байх гэж бодож байна. My mom said I was very. You like that? Oh, don't make it a moment. Oh no, I wasn't. I liked it. Тэг хамгийн инээдтэй нь шүү дээ. Яг тэр нөгөө нэг ингээд хөллийг нь ингээд Селана үнсдэг шүү дээ. Яг тэр үед нь нөгөө нэг хоёр нь Lil Dicky нөгөө нэг эмэгтэй хоёр нь ингээд биелэг like the fuck гэсэн маягаар те харж байгаа нь бол харагддаг. За манайхаа тэгээд энэ хэсгхэн те moment ос гадна Селанагийн хүү орсон анги нь бас нэлээд хэсэг одоо зүйлүүд нь viral болж гадуур явсан байгаа. Одоо Selena Gomez-ийн хүү подкастн дээр ямар нууцудаа дэлгэсэн бэ гэдэг нь айгүй их тийм одоо юу болсон гэсэн үг. Viral болсон. За одоо жишээ ингээд гэх юм бол энэ хэд ингээл зүгээр ингээл hangout хийгээл байжснаа Бэни хэлж байхгүй. Өстөө чам руу те Selena чам руу ингээд битсэн хамгийн одоо crazy одоо DM юу байсан бэ? Одоо craziest person who DM'd you гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо те Instagram руу чин DM-ээр ингэж бичээд нэг hero on хийсэн те хойлоо ингэчгүй тэгчгүй нэг sneaky link type байдаг шүү дээ ингээд нэг жоохон өдгөж байгаа маягийн team message авсан одоо хизэж бодож байгаагүй тийм галзууслаатай одоо Hollywood-ийн од хүн хэн байсан бэ гэж team маягаар асууж байгаа байхгүй. За тэгсэн чинь ингээл Selena ингээл хайх гал байжсэн чинь Бэни яг хэлж байгаа байхгүй. Гэтэ тэрийг нь beep хийчихсэн байгаа юм. Бид нэрийг нь хин гэж хэлж байгааг нь мэдгүй гэсэн үг. Бэни Selena чи энэ хүн чам руу ингэ битсэн мэнэ хараадах та гэж байгаа байхгүй. Тэгэд beep хийчихсэн болохоор бид нэр хин гэдгийг мэдгүй. Ямар ч Hollywood-ийн нэг л эрэхтэй од юм шиг байлаа заяа. Тэгсэн чинь Selena-ыг уцаараа ороод ингээл нэг нэрийг нь type хийгээд message руу орсон чинь яг үнэхээр тэр хүнээс message ирсэн байна гин шүү DM. Окей. Тэгсэн чинь Selena Gomez надад битсэн байна гэдэг гэсэн ахуйсан чинь oh my god юу эсэ ямар юм битсэн бэ энэ гэл тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь heart emoji нэг тийм тэ зүрхний emoji тэгснэ fingers crossed emoji гэсэн ингээд нэг тэгчгээсээ билээдээ гэд нэг хуруугаа ингэж байгаа нэг emoji байдаг шүү дээ тэ. Тим emoji явуулсан байна гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг гуравч oh my god гэж мэгэл заяа. Тэгсэн чинь нөгөө нэг Lil Dicky нь болохоор үгүй наадах чинь зүгээр чиний story чинь зүгээр reply хийсэн юм биш үү гэдгсэн чинь үгүй ямар ч story reply хийгээгүй. Хэрвээ story reply хийсэн бол ингээ харагддаг шүү дээ. Reply to your story тэргээ гараад ирдэг. Ямар ч тийм reply хийсэн story байхгүй зүгээр л ингээ шууд ийм message явуулсан байна гэл. Тэгж аахгүй. Тэгснэ Бэни асууж байгаа хэдэн онд тэгж битсэн байна гэдгсэн чинь 2022 гэж хэлж байгаа нь харагддаг. 2022 онд л тэр хүн тэр эрэхтэй бидний мэдхгүй тэр эрэхтэй одоо явуулсан юм лээ тийм одоо мессеж бараг л хоёлаа нэг жоохон яагаад үзчихгүй чи над руу хариу бичээрэй гуйж шүү please гэсэн маягтай. За тэгвэл нэрийг нь биб хийчихсэн болохоор гадуур хүмүүс угаасаа speculation хийж эхлэв штэ хэн байсан юм болоо гэд. Ихэнх хүмүүс нөгөө нэг weekend-ийг байсан гэж бодоод байгаа байхгүй. Гэтэ тэр бол doesn't make sense. What the fuck? Тэ weekend чинь Selena Gomez-ийн ex найз залуу байсан хүн. Яг л эx найз залуу нь одоо
мессеж DM битсэн үгүйг ингээд шалгуулна гэж. Тэр чинь айгу тэнийг байхгүй те. Угаасаа л тэр хоёр үерч явах үедээ баахан л би билүүгөө DM энэ төр бичтгэл байсан байлгүй дээ те. Тэгэхээр тэрэн дээр бол тэгэж суржигчгүй. Тэгэхээр ерөөсө weekend гэж би бол хизээж бодохгүй. Бас тэрэм хүмүүс Justin байх. Яг л Justin байх. That also doesn't make sense. Тэ Justin байна гэж би бас бодохгүй байна. Тэр бас ерөөсө учир нь олдохгүй. Байж болмооргүй. Бас л X нь үжиж DM бичих энэ тэр like it doesn't make sense. Тэгэд за яг хуу Justin хэрэг үнэхээр тэгэж DM битсэн байлаа гэхэд те арай жоохон өөр маягаар ч юм уу те хойлоо ингээ ярилцээ төхөөч гэдэг юм уу те you looking beautiful I don't know. Нэг X-үүд яадаг үлээ тийм маягаар бичиж болох юм. Story интерлөө reply хийж болох юм те. Гэхдээ энэ болохоор ингээд fingers crossed emoji гэдэг чинь те чи яадруу хариу бичээсэй билээ те. Чи яадруу нэг боломжийг олгочаасаа билээ гэсэн нэг анх удаага нэг хүн бичиж байгаа. Team type-ны мессеж байгаа аахгүй. Миний хувьд бол тэгж харагдаж байгаа юм. Тэгэхээр би бол ерөөсөө тэр хүмүүсийн яриад байгаа weekend-ийг ч гэдэг байгаа юм эсвэл Justin Bieber гэдэг байгааг бол ерөөсөө хүлээмжшүүлэхгүй байгаа. За үүнээс гадна манайхан өөр ямар зүйлийг Selena илчилсэн бэ гэхээр Taylor Swift-ийн тухай ярьсан. Taylor Selena хоёр ч угаасаа bestie гэдгийг бол бид бүхэн сайн мэдж байгаа. За Taylor-ийн тухай юу ярьсан бэ гэхээр Taylor-ийн 2020 онд гаргаж исэн дуу болох Dorothea гэдэг нэртэй дуу нь Selena Gomez зориулсан дуу гэдгийг Selena илчилсэн байгаа юм. Тэгээ угаасаа тийм speculation явдаг л байсан юм байна лээ л дээ гадууртай ингээд Taylor-ийн нөхөд дуу нь бол ингээд Selena зориулж бичсэн Selena-гийн тухай дуу гэж. Тэгээ тэрийг бол ингээд Selena батлаад хин Taylor надад зориулаад Dorothea-г бичсэн Dorothea is about me гэж хэлсэн. Тэгээ юу гэж хэлжсэн бэ гэхээр энэ тухайгаар нэг өөрөө болохоор 15 таа байсан Selena. Тэгээд Taylor болохоор 18 настай байсан. Яг энэ дууга бичих үедээ. Тэр үед болохоор энэ хоёр угаасаа хойлоо жоохон байсан байна. Тэгэл ингээл хайр сэтгэл тэ ингээл харилцаа үерхэл энэ төр гэл янз бүрийн юмыг туулаад хойлоо явж исэн. Тэгээд тэр үедээ ингэж хоёр биенийхээ амьдралын тухай ч юм уу те ингээл нэг харилцаа үерхэл энэ төрийг ингэж базаж чих юм уу те тэгэж битсэн дуу гэсэн. Хинт Selena зориулаад. Тэгээд хэдийгээр айгүй олон жилийн өмнө те 15 настай 18 настай гэхэр чи амар олон жилийн өмнө байгаас те хэдийгээр тийм олон жилийн өмнө гаргасан бичсэн дуу байсан гэлээ те яг хизээ ингэж цацсан бэ гэхээр 2020 онд цацсан байна лээ. Dorothea is about me, one of her songs. За үүнээс гадна бас нэгэн unreleased дууг Selena Gomez зориулаад Taylor бичсэн гэдгийг хэлсэн. За энэ болохоор бүр ингээд 10 хэдэн жилийн өмнө бичижсэн дуу юм гинэ. Тэгээд хизээч одоо хүртэл цацагдаагүй байгаа хинч сонсоогүй байгаа гэсэн үг. Яг өөрөө мөрөөл Taylor-ийн ойртны хүмүүс сонсон л ахalta. Selena энэ бол сонсон. Энэ дуу нь болохоор Family гэр бүл гэдэг нэртэй дуу юм гинэ. За энэ нь болохоор бас л хоорондоо өөрсдийнхөө найз нөхөрлийн тухай бичсэн дуу юм гинэ. Тэгээд тэрэнд нь ийм утгатай мөрнүүд байдаг гэсэн. You have these amazing dreams, you want to be in movies, like in every crowd I still see you. гэж мөр байдаг юм. Тэр нь болохоор Selena Gomez тухай ярьж байгаа гинэ. Чи бол айгүй их тийм хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй тий чи ингээд кинонуудад тоглохыг хүсдэг. Тэгээд би чамайг бол ингээд амар хүмүүстэй crowd олон нийт байсан ч гэсэндээ би чамайг олж харж чаддаг энэ төр гэсэн утгатай. Тийм мөрнөд байдаг юм байна. Тэгэнгүүтээ бас you believe in my stupid dreams like playing in stadiums. Энтэр гэж мөрөөд юм л да. Тэр нь болохоор чи найзынхаа хувьд бас миний ч гэсэндээ солиотой галзуу мөрөөдлүүдэд итгэдэг. Чинь гэх юм бол айгүй том стадионыг дүүргэх стадионуудад тоглох тэр мөрөөдөлд минь чи бас итгэдэг гэсэн утгатай тийм мөрөөд юм гинэ. Тэгэд Selena хэлж байгаа хгүй. Тэгэд энэ мөрнөд бол надад айгүй гоё таалагддаг. Ягаад тэгэхээр одоогийн өндөрлөгөөстэй ингээ харахад бол тэр бичсэн мөрнүүдтэй хүсэл мөрөөдлүүд тэр хоёулынгийнх нь бүгдээрээ биелчихсэн гэж ярьж байгаа байхгүй юу. Бүгдээрээ биелээд Selena ч ямар алдартай хүн билээ те. Тэр одоо энэ дуун бичигдгээс дуун бичигдэг oh my god. Амар гацч шүү те манайхан. I'm so sorry. Гацаад байна манайхан. Ядраад те ажилласаа хурж ирээд ядраад гацаад байна. Юу вэ гэхээр хэдийгээр олон 10-аад жилийн өмнө бичигдсэн дууч гэлээ тэр үедээ Selena бас л алдартай байсан ч гэлээ. Одоогийнх нь энэ
өндөрлөгтэй харьцуулахад бол те арай жоохон тийм ийм амар famous байгаагүй гэсэн. Одоо ингээд харахад бол те амар кинонд тоглолцсон, амар их одоо цувралуудад тоглолцсон. Тэгээд одоо billionaire тэр бомдон болчихсан энэ гэдэг те. Тийм болохоор шал өөр байгаа. Тэгэхээр яг тэр хүсэл мөрөөдөлд хүрчихсэн мэт харагдаж байгаа гэж аахгүй. Тэгээд Taylor-ийн хувьд ч гэсэндээ урд нь ч гэсэндээ энэ хүүд байгаа бичиж байхдаа алдартай байсан уу? Байсан. Гэхдээ одоогийнхтай харьцуулахад бол те бас тийм амар алдартай байгаагүй. Одоо ч юм бол ингээд Taylor чинь те one of the biggest singers те. Бүр ингээд Beyoncé-тэй өрсөлдөд Beyoncé Taylor хоёр ч амар өрсөлддөг шүү дээ. Энэ tour хийхдээ. Яг тэгвэл энэ хоёрын л тоглолтууд нь аялын тоглолтууд нь амар зардаг. Тэгээ билетүүдтэй амар зараадтай амар хэдэн зуун сая доллар, хэдэн тэрбум доллараар ингэж орлого олдог. Ийм хоёр дуучдын нэг байгаа Taylor Swift. Тийм учраас те тэр дуун дээр бичигдсэн битэрийн хүсэл мөрөөдлүүд бүгдээрээ биелсэн учраас надад тэр мөрнүүд айгүй гой санагддаг гэдэг утгатай зүйлийг Selena энэхүү подкастн дээр хэлсэн байгаа. So there's this song that Taylor wrote about us, and it was called Family. And it was over easily a decade ago. За өөр бас нэгэн Taylor-ийн тухай ярьсан одоо нууц нь юу байсан бэ гэхээр Taylor Selena зориулаад Selena-гийн 30 насны өдөрт нь төрсөн өдөрт нь зориулаад гараараа өөрөө зурсан тийм гоё уран зургийг бэлгэлж исэн гинэ. Тэгээ тэр нь зүгээр ийм цаасан дээр зурчихсан зураг биш ингээд бүр ингээд cloth нэг тийм материал заа даав шиг тийм материалын дээр ингээд өөрөө гараараа зурсан. Амар гоё үзэсгэлэнтэй нуур гэж байгаа байхгүй тэгээ шүн байгаа нуур. Тэгээд тэнгэр дээр яг сар гарчихсан. Тэгээд энэ Selena болон Taylor хоёрын star sign-ууд нь өөрсдийнх нь оддууд нь оддынх нь зурхаануудыг ингээд тэнгэр дээр ингээд зурчихсан. Тийм айгүй гоё painting байсан гинэ. Тэгээд Benny тэрийг ярьж байгаа байхгүй. Би өстө бит хоёр юуныхаа өрөөнд ч гэлээ том өрөөнд ямар уран зураг тавихаа гэж бодоодсэн чи Selena нэг юм зураг гаргаад ирдээ уран зураг. Тэгээ би ч өстө бүр ингээд уран зураг мөрөг артнд амар дуртай. Тэгээ би хүүе энэ чи амар гоё зураг вэ? Энэ зураач нь хийм бэ гэл амар мундаг зураачийг хэлэх юм байх гэсэн чи наадах чинь Taylor надад зурж өгсөн гэд тэг би бүр шоконд орсон гэж Benny хэлж байгаа хгүй. Taylor ийм мундаг зурдаг юм уу гэж би бүр шоконд орсон. Бүр яг нэг мэрэгжлийн уран зурагч бараг л Picasso гэж хэлчихээгүү. За тийм амар мундаг зурсан хэвээр үнэхээр гоё зураг гэл. Тэгээд тийм гоё зурга зурангуудаа ийм юм битсэн гинэ. Here's to the next 30 years from Taylor to Selena гэдэг ийм зүйлийг бичсэн гинэ. Хоёлаа ингээд цаашдаа ч гэсэндээ 30 жил ингээд хамт байна гэсэн ухаантай имийг бичээд Taylor Selena зориуллаа гэж бичсэн. Гэхдээ тэрийгээ зүгээр ингээд биччихээгүй зурган дээрээ бүр ингээд гараараа ойсон гэж байгаа байхгүй юу? Ойж тэгж бичсэн. Тэгээ тийм гайхалтай бэлэг өгч исэн гэдгийг бол ингээд Selena энэхүү подкастн дээрээ зарласан байгаа. Instead of writing, here's to the next 30 years or printing it, she sewed every letter. За тэгээд энэ подкастныхаа үеэр болсон бас нэгэн хөгжилтэй ч юм уу нэг зүйл юу вэ гэх юм бол Selena ингэж байцнаа Benny can you please crack my back гэж тэгж байгаа хгүй. Миний ингээд нурууг ингээд ургаад ингээд өгөөч гэд. Тэгсэн чинь нөгөө хоёр нь like how do you do it гэж тэгж мэгэл заяа. Тэгсэн чи ингэж жагаад ингээд би тэр нуруугаад ургадаг ингээд тэгсэн чи Selena очил газар хөвтөж байгаа байхгүй. Тэнгүүд хин Benny яг дээрэс нь гараал ингээд нурууг нь дуурж байгаа байхгүй. Монголчууд ч юм бол тийм юм дастаа шүү дээ. Би бол ингээд их шимгчээрээ тэгж зөндөл хийдэг байсан. Одоо ч энэ нөхрөөрөө хийлэгдээд. Тэгсэн чинь ингээд нөгөө хоёр нь Lil Dicky нөгөө эмэгтэй Kristen ч үлээ тэр хоёр нь болохоор амар анхаад байгаа юм харж Oh my god гэл ингэж мингээд бүр ерөөсө тийм нуруу дуурж мурж байгааг хараагүй юм шиг тийм аашсан гаргаацсан би бүр амар шоконд орсон. Тэг ямар ч сан тэрийг харшаад одоо ч гэсэндээ бид нэртэй адилхан жи иргэдтэй адилхан л бидний л хийдэг юм хийх юм даа л гэж би бодсон. Яг тэр нуруу дуургаж муурхах Oh my god. За ийм байла манайхаа Selena Benny Blanco хоёрын одоо подкастны тухай гэж. За Benny-гийн подкаст окей. Тэр тухай бол иймэрхүү ховж өгöd явлаа. За одоо хэдүүлээ нэг амар холдохгүй. Дахиад Selena-гийн тухай ярина. Гэхдээ энэ хүү подкастны тухай биш. За хальт бас жоохон холбоотой ч юм уу. Окей. Anyway, Selena Gomez өөрийнхөө нийт 415 сая Instagram followers-уудыгаа бүгдээрнгийн өөрийнхөө secret friends жагсаалтандаа нэмсэн байгаа юм. Окей, та нар ч гэсэндээ харсан байх гэж бодож байна. Би ч гэсэндээ нэмэгдсэн. Би Selena-гийн secret friends дотор нь байдаг. Надруу айгүй олон хүмүүс DM бичсэн. Би
би Selena-гийн Secret Friends-д орсон явж штэ анаа өгчээ гэд тэ айгүй олон хүмүүс DM бичсэн. Тэгээ 415 сая дагагчтай бүгдээрээ нэмсэн юм бэ нэлээ. Тэгээ энэ бол айгүй сонио new feature байгаа байхгүй юу? Ерөөсөө Instagram дээр урд нь байдаггүй байсан тийм харагдаж байгаагүй шинэ feature заяа шинэ зүйл. Instagram дээр урд нь бол close friends гэдэг зүйл бол байсан те. Яг бүх өөрийгөө дагдаг хүмүүст ингэж story харуулахгүй зөвхөн өөрийнх нь дотно гэсэн close friends-үүдтэй нэг хідэн яг тэр close friends дотор байдаг жагсаалтанд байдаг хүмүүстэй л харуулахаар нэг story хийж болдог штэ тий ойр дотныхоо хүмүүст гээд. Тэр нь болохоор ногоон өнгөтэй гардгийг бол та нар мэдж байгаа бах тий. Энэ Selena-гийн хуулахлаар шар өнгөтэй гараад ирсэн заяа. Би яг анх харчаад what the fuck is this гэж бодчихсон. Ямар сони яагаад би ийм шар юм харж байгаагүй тэгээд тэгээ яг дараад орсон чи ийм secret friends гэчихсэн заяа. Нууц найзуудын одоо хүрээлэл гэчихсэн. Ийм feature байгаа байхгүй юу? За тэгээд боо юм болоод хүмүүс чинь яана би Selena-гийн Secret Friends-д орсон байна. Ер нь Secret Friends гэдэг feature юу юм бэ? Яагаад миний Instagram дээр гарч ирэхгүй байгаа юм болоо энэ төр гэж хүмүүс тэгээдсэн чинь сайхан мэдээлэл харсан чинь энэ бол зөвхөн Selena-д л зориулсан юм шиг байлээ. Хүмүүсээ одоо бодож байгаа нэг бол энэ Instagram-аас дөнгөж гаргах гэж байгаа цоо шинхэн feature. Гэхдээ энийг болохоор одоохондоо бүх хүмүүс зарлаагүй байгаа. Зөвхөн Selena Gomez-ээр ингэж одоо хэрэглүүлж жоохон промо хийлгэж байгаа гэх юм уу? Маркетинг хийлгүүлж байгаа гэх юм уу? Тэгэж бодож байгаа хүмүүс байгаа. Зарим тал нь юу гэж бодож байгаа вэ гэхээр би бол энийг зөв гэж бодож байгаа. Энэ feature нь Secret Friends тэ нууц найзууд гэдэг энэ хүү feature Instagram дээр хизээч бүх хүмүүст боломжтой болохгүй ашиглаж болохоор тэ available болохгүй. Энэ зөвхөн Selena Gomez зориулсан буюу яагаад вэ гэхлээр та нар нэрийг нь сонсолтоо. Secret Friends гэж байгааز. Тэгээд Benny Blanco-гийн шинээр гаргасан подкастных нэр нь юу вэ? Friends Keep Secrets. Найзууд биенийхээ нууцыг хадгалдаг гэж байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр хүмүүс бодож байгаа нь болохоор Instagram-тай хамтраад Selena Gomez зүгээр Benny Blanco-гийн подкастны одоо промог нь хийж өгч байгаа. Ийм зүйлийг одоо хүмүүс гаргаж байгаа. Би бол энийг бол зөв байх гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр Selena Gomez хамгийн анх одоо энэхүү 415 сая дагагчтайгаа энэхүү Secret Friends-тэй нэмснийхаа дараагаар анх хийсэн story нь юм байсан. Би одоо тийм Secret Friends-тэй та нараа ингээ орууллаа. Та нар гэтээ улам илүү их нууцуудыг мэдмээр байвал ийшээ ороорой. Энэ дээр дараараа нэг линк үлдээсэн юмс ахгүй. Тэр линк нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг Benny Blanco-гийн шинэ подкастны Friends Keep Secrets гэдэг тэрхүү подкастны линк байсан. Тэгэхээр ер нь Benny-д л зориулж одоо Benny-гийн подкастт нь зориулаад ийм промо хийж өгч байгаа гэсэн үг, маркетинг хийж өгч байгаа. Тэгэхээр хүмүүс бол энэ одоо Secret Friends гэдэг байгаа энэ хүү feature бол бүх хүмүүс зориулагдсан available болох team feature гэж бол хүмүүс ерөөсөй бодохгүй байгаа. За тэгээд энэ хүү шин жагсаалтаа гаргасныхаа дараагаар Selena энэхүү Secret Friends-ийнхаа story-н дээр амар олон story хийжсэн сүүлийн 2 өдөр бол. Тэгээ та нар гэсэндээ харсан байх. Амар их юмнууд. Өөрөөхөө бараг сүүлийн 10-аад те жилийнхаа юмнуудыг ингэж оруулсан байхгүй. Хуучин reel-нүүдээ, хуучин TikTok-уудаа, хуучин ерөөсөө тавьж байгаагүй, гаргаж байгаагүй одоо зургнуудаа ч юм уу те өөрөөхөө утсан дээр байгаа бараг хамаг юмнуудаа оруулсан юм шиг лээ. Айгүй их юмуд оруулсан. Тэнгүүдээ өчтөр нэг team story хийчихсэн байсан. Уучлаарай та нарт айгүй залхуутай байгаа хаа те. Бүр ингэ та нар бараг надаас залхаж байгаа хаа ийм олон story-нуудыг хараад би бараг өөрөө залхаж байна гэсэн утгатай team story хийсэн байна лээ. За манайхаа Selena Gomez-ийн тухай ховж ив гэдэг юм бол ийм ховж ивуд байна өнгөрсөн 7 хоногт. За одоо хэдүүлээ дараагийнхаа ховж ив рүүгээ орцгоё. За дараагийн ховж маань юу вэ гэхээр манайхаа oh my god Zendaya, Tom Holland хоёр гэрэлчихсэн байна. Бүр үнэхээр shocking. Тэ хүмүүс ингээл яддаг штэ ингээл одоодтэй одоо Selena Gomez, Benny Blanco хоёр байна. Жишээлбэл айгуу тийм нууцлаг private зөвхөн дотныхоо хүмүүс зориулсан ийм нууцлаг хорим хийх гэж байгаа гэдэг байгаа мөртлөө тэ хорим болохоос өмнө нэлээ олон сарын өмнө бараг нэг жилийн хугацаанд тэ тэнд болох гэж байгаа юм шиг байна. Энэ болох гэж байгаа юм шиг байна. Ялангуяа нөгөө нэг хорим болохоос өмнөх сар нь бол тэ 9 сард болох гэж ингэнэ яг тэнд болох гэж ингэнэ энэ дээр байна. Ийм range дээр ингээл папарац зураг яваал ажилласан шүү дээ тэ. Тэгэж заримдаа одоод тэ хэдийгээр нууцлаг хийнэ гэж ярьдаг боловч нэг тэгж нууцлаг хийдэггүй шүү дээ тэ.
яаж иж байгаа л ингэ задарчдаг. За яг Selena Gomez-х тийм амарч задраагүй ч гэсэндээ те ер нь нэг тэгээ задарчдаг. Яг нууцлаг хурмыг яаж хийдэг вэ гэдгийг бол те нууцлаг хурмыг хийх боломжтой байдаг шүү гэдгийг бол Zendaya, Tom Holland хоёр бол үнэхээр харуулж чадсан байгаа хгүй. Та нар сонсноо? Tom Holland ингээ Zendaya хоёр хурим хийх гэж байгаа юм шиг байна гэж тийм юм сонсноо. Сонсоогүй байж хад гиг үнтгэн ингээ гараад ирсэн. Тэгсэн чинь аль үшээ өнгөрцөн байгаа хгүй. Болоод өнгөрчихсөн хурим нь болоод аль үшээ дуусчихсан манайхаа. Болох гэж байгаа энэ бол зүйлүүд биш заяа. Энийг бид нар анх яаж олж мэдсэн бэ гэхээр өнгөрсөн 7 хоногт Actors Award болсон байгаа. Одоо шилдэг жүжигчдийг шалгаруулах одоо ийм award шагнал гардуулах ёсол болж өнгөрсөн. За тэрэн дээр Law Roach гэдэг залуу байдаг шүү дээ. Stylist, celebrity stylist ийм залуу байдаг. Энэ залуу Zendaya-гийн stylist-аар амар олон жил ажиллаж байгаа. Айгүй ингэж тэ ойр дотн байдаг хүн нь. Тэгсэн чи энэ залуу ингээд улаан ясны ёслол дээр алхаал ярьслага өгөө байжсэн чинь хүн хөтлөгч нь асууж байхгүй одоо ингээд Tom Holland ингээд Zendaya хоёр одоо хурмаа хийх гэж байгаа гэсэн нэг тийм цуу яваад байгаа тийм юу өгж болох уу хэнд өгж болох уу ямар шоу одоо хуримтай холбоотой ямар ч хамаагүй нэг тийм ядаж мэдээлэл өгч болох уу гэд асуусан чинь хин Laura юу гэж хэлсэн бэ гэхээр oh you missed it already happened гэж хэлсэн. Та нар алдсан байж тээ боломжтой алдсан байж тээ хуримчин аль үшээ болоод өнгөрчихсөн шүү дээ гэж хэлсэн заяа. The wedding has already happened гэд. Тэгсэн чинь нөгөө нэг сурвалжлагч нь ингээ гайхаад те is that true гэд асуусан байхгүй үнэн яриад байгаа мó гэдгсэн чинь it's very true гэд яадаг. Бүр үнэхээр үнэн те би ерөөсөө бодлоо яриаг байна үнэхээр үнэн гэд тэгээ яадаг те нөгөө сурвалжлагч нь бүр шокнд орчихсан. За тэгээ энэ хүү хэдхэн секундын бичлэгнээс болоод гадуурст баах юм басан энэ хоёр гэрэлчихсэн байна энэ хоёр гэрэлчихсэн байна гэд. За тэгээд энэ хоёрын талаас бол ямар ч те representative энэ хүмүүс нь гарч ирээд тийм ээ ингээд энэ хоёр гэрэлсэн энэ гэдэг тийм юмуд яриаггүй confirmation өгөөгүй гэхдээ Zendaya-гийн ээж нь энэхүү одоо тэр Laura Roach хэдэн секундын клипийг нь repost хийчихсэн байхгүй өөрөөх дээрээ 50-гуудаа caption дээр ингээд биччихсэн байхгүй the laugh ... гингүүтээ инээж байгаа тийм emoji тавьчихсан байсан. Одоо Laura Roach инээж байгаа тэг яг тэрхүү ярьслага өгчөө те oh it's very true гэчихэд инээж байгаа тэрхүү инээдэг л ярьж байхгүй ёо чиний инээд чинь гингүүтээ ха гэж байгаа юм шиг те тэгээ тийм инээдтэй инээж байгаа emoji тавьчихсан байсан. Гэтэ хүмүүс бол энийг бол нэг төрлийн confirmation байна. Албан бусаар хэлж байгаа. Тийм ээ ха гэрэлчихсэн штэ гэсэн одоо тийм даапалж байгаа маягаар те тэгж яг confirm хийж гинэ гэж хүмүүс бодоод байгаа. Тэгэд миний хувьд бол тэр хоёрыг бол гэрэлсэн л байх гэж бодож байна. Тэгээд энэ дэр бол тийг гайхаадах юм байхгүй байх гэж бодож байна. Ягаад вэ гэхээр Zendaya, Tom Holland хоёрын engagement нь сүү тавилт нь хүртэл амар нууцлаг байсан шүү дээ. Бид нэр сүү тавьсан энэ гэдэг мдэггүй байжсэн чи гэг үнтгэн Zendaya өнгөрсөн жилийн Golden Globes-ээр хүрээд ирсэн чи улаан ясны ялтар харсан чинь diamond ringтэй тэ амар том чулуутай тэ алмазтай ингээд гараад ирсэн шүү дээ өөрөөхөн 4 хуруунд дээрээ. Тэгэл хүмүүс what the fuck энэ хоёр чинь гэрэлцэн юу лээ сүү тавьсан юм уу хизээ пропоз хийсэн болоо энэ төр гэл бөө юм болж байсан. Тэгээд тэрний дараах нь Tom Holland гарч ирээд ингээд угаасаа юу яасан гэдгээ те Zendaya-д пропоз хийсэн гэдгээ аль биесээ мэдгэжсэн ба. Тэгээд энэ хоёрын proposal нь engagement нь айгуу тийм нууцлаг private байсан. Тэгээд энэ хоёрын одоо энэ хурмын ч гэсэндээ юм private болоод өнгөрчихсөн байгаад нь бол нэ хүмүүс гайхаад байхгүй байх гэж би бодож байна. Тэг хүмүүс яг энэ хоёрыг энэ хоёр чинь гэрэлцсэн юм биш үү гэж бодож одоо тий бодчихсон тийм цуу ярианд гарч илсэн л та саяхан. Яагаад вэ гэхээр гадуур явж байгаа папарацныхаа зураг нь харсан чинь хин Zendaya тийм яг хурмын engagement бүгдтэй биш хурмын бүгдтэй ингээд харагдсан ба. Тэг хүмүүс энэ хурмын бүгд юу гэрэлчихсэн юм биш үү гэдэг хүмүүс жоохон таамаглаж исэн. Тэгсэн чи тэр нь үнэн л юм байна л да. Тэгээ ямар ч байсан Zendaya, Tom Holland хоёр маань private үнэхээр хурмаа private байлгыг гэвэл бас байлгаж болдгийм шүү гэдгийг бол харуулсан байна. Тэгээд хүмүүс бол энэ хоёрт амар хайртай шүү дээ. Хосуудынхаа хувьд бол individually ч гэсэндээ айгүй хайртайтай Zendaya-г айгүй гоё одоо эмхтэй гэж боддог хүмүүс Tom Holland-ыг гэсэндээ айгүй гоё эрэгтэй айгүй гоё жүжигчин гэж боддог. Тэгээ түүнээс гадна энэ хоёрын харилцааг нь айгүй тийм toxic биш те хүмүүсийг харахаар л ингээл тэр хоёр салцсан гэлээ ингэсэн гэлээ ингэжин тэгжин гэл ингээл хүмүүсийн хэл амдаа ороод байдаггүй айгүй ингээ гоё харилцаагаа нууцлаг ингээд private ав явдаг. Тийм одоо celebrity хүмүүс учраас хүмүүс айгүй дуртай байдаг. Тэгээд энэ хоёр маань гэрэлсэн байна. Тэгээ энэ хоёртой хойлонд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
За манайхан саяхан одоо Law Roach Actor Award хийсэн. Тэгээ Actor Award дээр ингээд ярьцлага өгсөн гэдгийг ярьсных энэхүү award show-ны тухай хальт яриадахыг заяа. Ягаад вэ гэхээр энэ дээр бас ярих юм байгаа. Actor Awards гэдэг нь болохоор манайхан та нарын урд нь бол их сонсож байгаагүй бах те. Би л сонсож байгаагүй. Жүжигчдийн шагнал гардуулах ёстой. Ерөөс сонсож байгаагүй. Тэгээ би хүн шинээр гарч ирсэн юм байх таа гэж бодоод исэн чинь манайха SAG Awards-ыг урд нь SAG Awards гэж яригддаг байсан, нэрлэдэг байсан энэхүү шагнал гардуулах ёслыг нэрийг нь өөрчлөөд Actors Awards болгочихсон юм байна. Зөвхөн жүжигчдийн одоо тий жүжиглэх аюус чадвар дээр нь одоо ингэж шалгаруулах ийм шагнал гардуулах ёсл юм байна. Oscar ч юм уу Golden Globes энэ гэдэг энэр чинь жүжигчдийг шалгаруулахаас гадна бас киноны албаныхан тий шилдэг filmmaker-уудыг, шилдэг producer-уудыг, шилдэг найруулагчдыг, шилдэг зохиолч нарыг энэ гэл бүх одоо кино урлагийн салбартай холбогдлолтой бүх хүмүүсийг ингэж шалгаруулад явдаг. Энэ award дээр болохоор зөвхөн жүжигчдээр анхаарах юм байна лээ. Тэгээд ингээ нэрийг нь өөрчилсөн юм байна лээ. За энэ дээр ярих юу гэхээр энэхүү awards нь болохоор өнгөрсөн бүтэн сая өдөр 3 сарын 1-ний өдөр болж өнгөрсөн байна лээ Лос Анжелес хотод. Хостер нь болохоор Kristen Bell ажилласан. Миний айгу дуртай жүжигчтэй нэг. За энэ дээр нэг ярих хууц зүйл нь юу вэ гэхээр энэ айгу одоо сэтгэл зүрх өвдмөр юу вэ гэхээр Catherine O'Hara байгаа. Тэгээ та нар маань хэрүү Catherine O'Hara-гийн тухай хийсэн deep dive бичлэгийг үзээгүй байгаа бол очиж үзээрэй. Бид бүгдийн хайртай нөгөө Home Alone-аар гардаг ээжийнхэн дүр тоглодог жүжигч маш тэ. Тэгээ саяхан өнгөрсөн сард нас барсан байгаа. Айгу харамсалтай. За яг сайхан наслсан байна. 71 настай. Гэхдээ л бас ингээд гэгүнтхийн яваад гисэн болохоор угаасаа хүмүүст айгу харамсалтай байсан. Catherine O'Hara энэхүү шагнал гардуулах хэсэлтээр нэгэн төрөл дээр нэр дэвшчихсэн байсан юм байна лээ. Тэр нь болохоор Outstanding Performance by a Female Actor in a Comedy Series гэдэг тэ ийм төрлөөс юм байна лээ. Инэдми цувралын шилдэг эмэгтэй жүжигчин гэдэг те ийм төрлөөс юм байна лээ. Ийм төрөлд Catherine O'Hara өөрийнхөө бүтээсэн дүр болох одоо студио гэдэг те тэрхүү цувралж бүтээсэн дүрээрээ ингэж нэр дэвшсэн байсан юм байна лээ. За тэгээд Catherine O'Hara энэ хүү төрөлд яасан. За тэгээд үнэхээр те амар I don't know like айгу тийм sad гэх нь одоо юу юм яагаад вэ гэхээр шагнал авч байгаа нь гоё байгаа шүү дээ. Угаасаа тэгэл өөрөө очиод авч чадахгүй ингээд асурсан ч гэлээ найзуудад нь гэр бүлийнхэнд нь фэнүүдэд нь бас ингээд Catherine O'Hara honor хийж байгаа гэдэг нь гоё байгаа. Гэтэ at the same time бол яаж ч утсан удахартай гонхтай л байгаа шүү дээ. Өөрөө очиж авч чадаагүй учраас. Тэгээд тийм болохоор ер нь яг тэр мөч тэр moment болохоор айгүй тийм heavy байж байгаа нь бол харагдсан. Яг тэр юунд зэрэгтэл сууж исэн бүх одууд харж байхад бол бүгдээрээ ингээд уйлгаад те бүгдээрээ нулимс тэлэгнүүлчихсэн ингээд сууж байгаа нь бол харагдчихсан. За тэгээд Catherine O'Hara одоо орлоод Catherine O'Hara-гийн зүгээс өмнөөс гарч ирээд нөөхийн Seth Rogen гарч ирээд энэхүү шагналыг гардаж авсан байгаа. Яад вэ гэх юм бол Seth Rogen ч энэ студиогод энэхүү цувралын гол дүрийн жүжигчин шүү дээ. Айгу гоё яриа өгсөн Catherine O'Hara-гийн одоо те одоо Catherine O'Hara-гийн тухай Catherine O'Hara-тай хамтдарч ингэж кинонд ажиллах ямар байсан бэ? Catherine O'Hara гэдэг хүн ямар гайхалтай эмэгтэй, гайхалтай жүжигчин байсан бэ энэ гэдэг. Тэр бүгдийн талаар айгүй гоё тийм бүр ингэж heartfelt тэ зүрх ингэж бэлгэлүүлэм тийм яриаг speech-ийг өгсөн. Түүнээс гадна манайхаа энэхүү Actor Awards дээр өөр болж өнгөрсөн бүр яриуц зүйл гэх юм бол миний хувьд заяа. Яад вэ юм бол би нэг The Office гэд цувралд амар дуртай болохоор надад бол айгүй гоё байсан. Та нар Office-ыг үзчихсэн нөө бас айгүй classic гоё цувралуудын нэг штэ энэ нэг цуврал. The Office дээр гардаг дөрвөн эмэгтэй жүжигчид гарч ирсэн байгаа. Би одоо яг нэрнүүдийг нь санахгүй байна заяа. Тэгэхээр зүгээр юунуудаар нь явчээ. Дөрвнүүдийнх нь нэрээр явчээ. За нэг Pam байсан. За тэгмүүдээ Angela, хин Kelly. За тэнгүүдээ нөгөө нэг эмэгтэйгийнх нэр нь тийм билээ. Би одоо энд оруулчих заа. Andy гэдэг баха. No, not Andy. Who is it?
За мартчихлаа. За ямар ч энэ дөрөв ингээ reunion хийсэн гарч ирээд ингээ нэгэн award-ыг шагналыг танилцуулж байгаа хгүй презент хийж байгаа. Тэгээ тэр үедээ нэг хөөрхөн жүжигчин нэг скетерхүү юм хийдэг штэ нэг хөөрхөн хошин юм хийдэг. Тэгээ тийм хийжсэндээ тэрэн дээр бол ингээ хүмүүс oh my god тэгээ ингээ office-ийн reunion болж гин office-ийн эмгтэй жүжигчдийн reunion болж ингээд айгүй гадуур бас ингээ яригцсан. Ялангуяа office-ыг үздэг фэнүүдийн хувьд бол айгүй гоё мөч байсан. Women who survived 22 episode seasons. За энэ award show-ны тухай яригдж байгаа бас нэгэн зүйл нь юу вэ гэх юм бол манай Ariana Grande-гийн фэнүүд маш сэтгэл гонцгор байна. Тэгээд Ariana Grande-гийн өмнөөс айгүйх уралж байгаа. Тэгээд энэ яагаад вэ гэхээр Ariana Grande ч одоо ингээд те маш их олон award show-нууд дээр нэр дэвшсэн хэрнээ нөгөө нэг Wicked гэдэг гахалтай киногоор тэ нэр дэвшээ дүрээрээ Glinda-гийнхэн дүрээр нэр дэвшсэн атал ерөөсөө ялдаггүй. Тэгээд өнгөрсөн жил ч гэсэндээ тэ Wicked-ийн эхний ангир гарч хахад ч гэсэндээ ингээл нэр дэвшээд байгаа мөртлөө нэлээ олон одоо award show-нууд дээр ялагдаад шагнал аваагүй байгаа. Тэгээд энэ жил ч гэсэндээ хүмүүс аягүй горьдлого тавьж ирсэн шүү дээ. За хаста Wicked 2 тэ гайхалтай кино болсон. За энэ Wicked 2-даас л хаста манай Ariana ядаж нэг шагнал авах таа гэж аягүй хүсэн мөрөөдөл байсан. Тэгсэн чи одоо ингээд юусаа авахгүй ялагдаад байгаа. Тэгээ тийм болохоор Ariana Grande-гийн фэнүүд нь бол үнэнхээр уцаартай Ariana Grande-гийн өмнөөс тэгж ууралж байгаа. За тэгэд Ariana болохоор outstanding performance by female actor in supporting role гэдэг ийм төрөл нэр дэвшсэн байхгүй одоо туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин гэдгээр нэр дэвшсэн боловч ялагдсан байгаа. Хинд ялагдсан бэ гэхээр манайхаа Glinda гэж солиорчин Glinda ч н одоо Ariana Grande-гийн Wicked-ийн дүр штэ. Нөгөө нэг The Weapons үлээ Weapons гэдэг кино штэ. Нөгөө аимшиг кино сая өнгөрсөн жил гарсан Гэл хүүхдүүд ингээд нисгэн жив юмтай ингээд сонин гүгдэдэг. Тэгээ Gladys гэдэг одоо энэ хүү яг нэг тэр одоо эсрэг талынхын дүр гэсэн үг шүү дээ. Тэр эсрэг дүр нь нэг галзууслаатай юм шиг эмхтэй нэг юм улаан парик мэрэг зөвгөл ингээд шүдмэд айгүй амар ингээд урал айгүй амар улаанаар бодсон нэг тийм хөгшин эмхтэй дүр байдаг шүү дээ. Тэгээд тэр дүрчин бол одоо өстө бүр кино гарсан цагаас хойш бол амар газар аваад саяны өнгөрсөн Halloween-аар бол хүмүүс баг хаасайгу Gladys-ийн дүрт ингээд хуурчсан явж исэн. За тэгээ тэр дүрд тоглосон жүжигчин болох Amy Madigan гэдэг энэхүү эмэгтэй авсан юм байна лээ. Ялсан юм байна лээ. Тэгээд би бол энэ эмэгтэйг бол үнэхээр мундаг жүжигсэн гэж бодож байгаа болохоор тэгээ угаасаа иймэрхүү шагнал гардуулах хэслүүд чинь дандаа өрсөлдөөнтэй байдгийн юм чинь тэгээ бүгдээрээ л мундаг жүжигчтэй тэгээд айгүй өрсөлдөөтэй байгаа юм чинь тэгээд за яах вэ л гэж бодож байгаа. Ariana Grande-г ялгаагүй дээр угаасаа энэ нэмэгтэй ч гэсэндээ те Gladys-ийн дүрийг бүтээсэн энэ нэмэгтэй айгүй мундаг байсан болохоор бас зөв хөндөө өгсөн байна гэж миний хувьд үзэж байгаа. За тэгээд гэтээ Ariana Grande мэдхгүй тэгж гомдож момдаагүй байх. Тэгээд Ariana Grande угаасаа энэ шагнал гардуулах хэсэл дээр ирээчгүй. Нөгөө нэг Cynthia Erivo ч гэсэндээ те энэ хоёр нь хайр дурлалтай хоёр ч гэсэн тэгэл ингээл уйлалтай би нэг oh my god Cynthia oh my god Ariana гэл те уйлаад байдаг sensitive хоёр жүжигчин маань хоёулаа энэ award show дээр ирээгүй. Яагаад гэхээр Cynthia бол айгүй завгүй байгаа. Би танарт хэлсэн штэ нэг хитэн бичлэгийн өмнө хэлжсэн айгүй завгүй байгаа цаадах ч нэг ганц хүний тийм жүжиг тоглож байгаа гэд. Ганцаараа мөртлөө хідэн 20 хэдэн хүмүүсийн дүр тоглох юм гэсэн ганцхан эмэгтэй жүжиг заяа. Тэгээ тэр нь одоо ингээд нээлттэй хийж гисэн явж байгаа. Айгүй завгүй байгаа гэсэн. За түүнээс гадна манай Glinda, Ariana Grande маань ч гэсэндээ айгүй завгүй байгаа. Ягаад вэ гэхээр өөрийнх нь айгүй фэнүүдийнхэн хүсэн хүлээж исэн дэлхийг тойрж байгаа тийм ингээд аялан тоглолт нь эхлэх гэж байгаа. Тэр нь болохоор 6 сард эхэлнэ. За тэгээд угаасаа маш тоглолтын бэлтгэл гээд маш завгүй байгаа. Тийм учраас энэ хоёр угаасаа хоёулаа энэ хүү Actor Awards шагнал гардуулах хэсэл дээр ирээгүй. За Ariana Grande, Cynthia Erivo гэснээс манайхан нэрээ нөгөө нэг Wicked киноны маань 2 дугаар анги болох Wicked for Good гэдэг энэхүү кино маань Univision дээр тавигдсан байна. Манайхан бүр монгол хэлээр окей. Тэгэхээр та бүхэн маань энэхүү киног үзэж амжаагүй байсан бол ингээд нэг үзчих юмсан гэж бодоод явж исэн бол Univision руу ороод Univision-ийн видео салуу ороод үзээрэй. Тэгээ хамгийн гоё юм гэдэг юм бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Монгол дуу оруулахтайгаар орчуулгатайгаар үзнэ гэхээр маш гоё байгаа. Тэгэхээр бүгдээрээ хэрөө энэхүү гайхалтай киног үзээгүй бол үзээрэй. Тэгээ миний чаналын үзэгчид бол энэ хоёрын тухай, Wicked киноны тухай болон энэ хоёр
Дуйлан шуугантай жүжигчдийн тухай зөндөө сонссон шүү дээ. Энэ хүн киноныхын тухай ч гэсэн зөндөө сонссон учраас тэр ховнуудын бичлэгүүдийг үзчихээ. За энэ киног нэг үзэх юмсан гэж бодож исэн бол танд одоо боломж гарч ирж шүү. Тэгэхээр Wicked for Good киног монгол орчуулгатаагаар Univision-ы видео сангаас хүлээн авч үзээрэй. Because I knew you. You're the only friend I ever had. За манайхаа дараагийнхаа ховживдээ орцгоё. За дараагийн ховжив бол үнэхээр солиотой, галзуучлалтай зүйл байгаа. За баг нэг миний өнгөрсөн дугаарт хийжсэн Selena Gomez-ийн Conspiracy Theory-тэй адилхан тийм зүйл байгаа. Окей. Юу гэхлээр Jim Carrey-гийн тухай байна. Алдарт үнэхээр гайхамшигтай тэр жүжигчнийхээ авьяас чадварыг бол үнэхээр бишрүүлж чадсан бүх дүрээ амьлуулдаг гайхалтай инээдмийн жүжигчин болох Jim Carrey маань тэтгэврээсээ гараад ирсэн байгаа. Хай заяа. Тэтгэвртэй ер нь гарсан байсан шүү дээ цаадах чинь. Ер нь нэгтэй хүн амьтны олон нийтийн нүдэнд харагдхай байсан. Янз бүрийн нэг тийм киномын тоглохой байсан. Ер нь тэгээд нам жим амьдралаар амьдарч ирсэн. Гиг өнтгөн цаадах чинь сая өнгөрсөн 7 хоногт гараад ирсэн. Тэгээд гарч ирэхдээ бүр ингээд дэлхийг цочруулаа гэх юм уу те интернетийг цочруулаа хилэн боллоо. Яасан бэ гэсэн чинь 2 сарын 26-ны өдөр Парис хотод болж өнгөрсөн César Awards гэж болдго юм байна. Тэрийг нь болохоор баг Францын юу гэж ярьдаг юм бэ лээ? Oscars гэж ярьдгийн юм бэ лээ манайхаа. Тэгээд тийм шагнал гардуулах хэсэл юм байна. За тэгсэн чинь Jim Carrey тэр шагнал гардуулах хэсэлээр хүрээд ирсэн чинь хүмүүс ингээ харчаад that is not Jim Carrey. Who the fuck is that? Гэдээ наад хүн чинь бол Jim Carrey биш вэ? Зүгээр Jim Carrey-гийн дүр тоглож байгаа тийм clone хулбарлаа тавьчихсан хүн байна. Яг л нөгөө нэг Selena Gomez-ийн Conspiracy Theory-тэй адилхан Selena Gomez-ыг clone хийгээд тавьчихсан өөр эмэгтэй энэ төр гэдэл баахан хүмүүс юм яриадсан шүү дээ. Яг л тийм юм цуураа гарч ирсэн ба. Яа тэгэхээр Jim Carrey ер нь бол шал өөр харагдчихсан. Тэрнтэй бол би үнэхээр санал нийлэн. Би анх харчаад хамгийн анх бичлэгийг харчаад is that Jim Carrey гэх үнэхээр тэгж ботсон заяа. Хүү энэ яг үнэхээр Jim Carrey би буруу хараад байна уу гэд ингээд. Тэг яг харахаар мөн юм шиг. Сайн хараад хахаар биш юм шиг. Хайлт харахаар мөн юм шиг айгу тэмсэн заяа. Царайгын хэлбэр мэлэр нь ер нь төрх нь бол байгаад байгаа. Тэгсэн мөртөл нэг л юм нь өөр. Ер нь нэг тийм айгу хавтцсан юм шиг. Хавдаад нэг тийм swollen царайтай болно гэж үздэг. Би swollen болчихсон, хавтчихсан тийм юм шиг царайтай харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол жоохон өөр харагдчихсан заяа. За тэгээд тэрийг хүмүүс харчаал өстэй oh my god энэ бол те хин биш Jim Carrey биш they got him, they got Jim Carrey. Тэ нөгөө they гэдэг нь хэнийг яриад байгаа вэ гэхээр те нөгөөдөл чинь манай Jim Carrey хүртэл ингээд яачихсан байж тээ янзалчихсан байж тээ энэ төр яриад байгаа байхгүй юу? Нөгөө нэг эрхэндээ оруулаад ингээд яачих чээ гэж яриад байгаа. Тэгээд day гэдэг байгаа нь хин бэ гэхлээр нөгөө Illuminati-гийн хүмүүсийг яриад байгаа байхгүй юу? Одоо дэлхийг удирдах гэдэг нөгөө нэг том хүмүүс шүү дээ. Тэгэл хүмүүсийн толгойг удирдаад одоо эргүүлээд явж идэг. Угаагаад тархийг нь угаагаа явж идэг нөгөө нэг хүмүүсийг яриад байгаа байхгүй day гэд. Тэгээд хүмүүс зөндөө олон conspiracy theory гаргаж ирсэн. Юу вэ гэхээр угаасаа та нар санаж байгаа үедээ Jim Carrey зөндөө олоодаа хэлжсэн хэрв би тэтгэврээсээ гигүнтэн гараад ирэх юм бол би биш шүү гэж хэлжсэн. Та нар санаж байгаа үедээ гэд тийм комментууд айгүй гадуур ингэж харагдах байсан. Та нар санаж байгаас Jim Carrey яг тэгж хэлжсэн гэд. За тэрэн дээр бол манайхаа яг хаанаас энэ их сурвалж нь хаанаас зэвэ гэдэг нь бол мэддэхгүй юм байна лээ. Яг хизээ яг ямар ярилцлаган дээр ямар ток шоун дээр орж явахдаа ч юм уу те ямар одоо сэтгүүл ярьцлага өгж явахдаа би хэрвээ гиг өнтгөн тэтгэврээсээ гараад ирэх юм бол би биш шүү гэж сануулга өгж юм хэлсэн болоо гэхээр их сурвалж нь олдохгүй. Тийм хэлжсэн ярьцлаган дэр нь олдохгүй. Зүгээр л хүмүүс хаанаас ийм цуу яриа гаргаад ирсэн Jim Carrey тэгж хэлжсэн бид нар тэгж сануулга өгж ийсэн. Тэгээ одоо яг өөрийнх нь одоо хэлжсэн шиг болж байгаа гэдэг гиг үнтгийн ингээд тэтгэврээсээ гараад ирсэн чинь шал өөр сарайтай болчихсон гараад ирсэн. Наадах чинь Jim Carrey биш. Jim Carrey clone хийчихсэн байна гэж ярьж гисэн байгаа юм. За тэгээд хүмүүс ярьж байгаа нь болохоор ч те Jimmy-ийн одоо нүднийх нь өнгө нь өөрчлөгдсөн байна гэж ярьж байгаа. Айгуу тийм урдынхтайгаа харьцуулахад хамаагүй тийм цайвард өнгөтэй те lighter болчихсон байна гэж хэлсэн. За түүнээс гадна бүр ингээд одоо энэ хүү ёслол дээр улаан авсны ёслол дээр болохоор ингээд гараа үсгээ зурхтаа болохоор баруун гараараа зураад байна. Яг үүндээ болохоор Jim Carrey чинь зүүн одоо солгой
байсан хүн штэ гэж бас ярьж байгаа байхгүй юу. За тэгээд нэгэн клип цацагдаж гисэн байгаа. Тэр нь болохоор 2022 онд Jimmy Kimmel-ийн ток шоун дээр орж явахдаа хэлсэн нэг ярьцлагын хэсэг нь тэр үед болохоор Jim Carrey бүр амар сахал самбатай болсон байсан байхгүй амар урт юм сахал махалтай заяа. Тэгээ тэрэн дээрээ ингээ худлаа тоглоод ярьж байгаа байхгүй юу. Хэрвээ би ингээ юугаа сахлаа хусчих юм бол тэгээ if I shave my face you'll know гэдэг нэг тийм зүгэн нэг ийм хэдхэн секундын ганцхан өгүүлбэрийн ийм хэсгэл ингээд viral болоо явчихсан заяа. Тэгэл нэг хүмүүс чинь she knows oh yeah she knows гэл нэг тийм нэг дуугаад идчихсэн хим лээ J Cole-ийн дуу яг нь Diddy-гийн үеэр Diddy яг баримтлагдах үеэр баахан нэг conspiracy theory энэ гарч ирэл тэр үед баахан энэ дуу viral болж исэн штэ. Янз бүрийн ийм TikTok бичлэгүүд тавигдаал те. Авыг жаалсан, тэрийг жаалсан, энийг жаалсан тэгээ энэ Jay-Z холбоотой, энэ холбоотой, Beyoncé холбоотой энэ гал баахан conspiracy theory гарч ирэл нэг баахан TikTok-нууд дандаа тэр дууг ашигладаг штэ. Oh yeah she knows гэл те. Тэр дуу чинь дахиад ингээд viral болоод эхэлсэн. Яг энэ Jim Carrey-гийн хэрэг дээр ашиглагдаж байгаа байхгүй юу? Тэгэд яг энэ хүү Jimmy Kimmel өгсөн яг энэ ярьцлага шүү дээ. If I shave my face хэрвээ би ингэ сахлаа хусчих юм бол та нар мэдэн шүү. Энийг учиртай гэдгийг та нар мэдэх болно гэсэн ийм хитгэн секундын бичлэгийг тавиал тэр дууг нь арталтан тавиал айгу creepy болгоол ингээл viral болгочихсон заяа. Тэгсэн чинь манайхаа энэ нэг хүмүүсийн insinuate хийх гээд байгаа зүйл нь гэх юм бол те наа Jimmy чи хэлжсэн шүү дээ 2022 онд. Хэрвээ би ингэ үсээ ингэ сахлаа хусчих юм бол усаа гараад ирэх юм бол би биш шүү гэдгийг ойлгоорой гэж хүмүүс сануулах гэсэн байхгүй. Тийм утгатай зүйлийг хэлэх гээдсэн юм аа. Яагаад вэ гэхээр хүмүүсийг clone хийж болно. Гэхдээ хүний сахлыг clone хийж дуурайж болохгүй гэдэг аахгүй. Тэр одоо ямар учиртай юм бэ? Хүний үсийг clone хийж байгаа бол тэгэл сахалч гэсэндээ clone хийж болно гэдэг амар утгагүй тийм юм яриад байгаа аахгүй. Тэгэж хүмүүс ярьж гарч ирсэн чинь хамгийн гол нь яг үнэндээ тэр өгүүлбэрээрээ Jim Carrey тэр ярьслан дээр юу гэж хэлжсэн бэ гэхээр хошин угаасаа л айгүй инээдтэй хошин хүн шүү дээ. Хэлж байхдаа би ингээд та сахлаа амар ургуулад байгаа мөртлөө хүмүүс намайг хүй чичээстэй амар сахлаа ургуулад байгаа мөртлөө ягаад доотлоо те ингээд нөгөө нэг доотхоо төмсгөө shave хийхгүй ингээд хусаад стил хусаад байгаа юм бэ. Нэгэн тол ингээд те энийг хусахгүй байгаа юм чинь доотгож гэсэндээ хусахгүй байгаа ч гэсэн маягтай юмыг надад хүмүүс айгүйх хэлж байгаа гэл хаа гэл хошин маягаар те угаасаа инээдмийн юм чи тэгэл ярьсан байхгүй. Тэгснээ ингэж хэлж байхгүй. Яагаад вэ гэхээр би баланстай байх гэж те нэг нь айгүй сахал самбаатай ургаж байгаа доотхон ч гэсэндээ ядаж ингэж цэвэрхэн байдаг. Тэгээ юм чинь баланстай байх хэрэгтэй штэ гэсэн одоо утгаар тоглоом хэлж ярьж байгаа байхгүй. Тэнгүүтээ хэрөө би гигүүнтгээ сахлаа хусчих юм бол та нар мэдэн шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь юу гэх гээд байгаа вэ гэхээр балансаа барихын тулд хэрэг би энийгээ сахлаа хусчих юм бол доотх маань хусагдахгүй байгаа гэж ойлгоорой гэж ийм утгаар ингэж шоглоом болгож ярьсан зүйлийг хүмүүс яг тэр хэсгийг ингэж клип хийж тавиал Jim Carrey тэ 2022 онд бид нар сануулж ингэж хэлчихсэн байна гэл. Тэгээ бөө юм бол яваад өгсөн зэ conspiracy theory болоод. За тэгэд энэ зүйлүүдийг одоо энэ хүү conspiracy theory гэдэг одоо энэ наад юун дээр чинь явж байсан улаан ёсны ясл дээр явж байсан хүн Jim Carrey биш clone энэ төр гэж яриаг бүр газар ахуулах зүйл нь юу байсан бэ гэхээр энэ яриа явагдаад эхэлсний 2 хоногийн дараа Alexis Stone гэдэг залуу гарч ирээд өөрийнхөө Instagram аккаунт дээрээ хиний зургийг яг тэр Jim Carrey-гийн улаан ёсны ясл дээр байгаа зургийг нь тавиад түүнээс гадна энэ яадаг залуу вэ гэхээр Alexis Stone гэдэг нь тийм celebrity makeup stylist заяа ингээ одоодын нүүр мөрийг нь боддог зөвхөн нүрийг нь ингэж будаад ингээд makeup artist хийдэг биш нэг тийм бүр хүмүүсийн нүүр царайг өөрчилдөгтэй ингээд кино минон дээр ингээд prosthetic юм хийдэгтэй юм баг ингэж хийдэг бүтээдэг хүмүүс байдаг шүү дээ тийм бүтээлчгүй юм л prosthetic тийм creator гэх юм уу тэгээ бүр айгүй үнэмшилтэй яг жинхэнэ хүний юм шиг тийм үнэмшилтэй багнуудыг бүтээдэг гэдгээр айгүй алдартай юм байл. Энэ хүү залуугийн одоо энэ бүтээжсэн юмнуудыг айгүй кино энэ төрт ашигладаг юм байна л да. Тэгсэн чи энэ залуу яг Jim Carrey-гийн зургийг улаан ёсны ялтарх зургийг хийнгүүтээ бас нэг тийм Jim Carrey юм шиг царайтай юм шиг те нэг тийм зүгээр багны зураг тийм prosthetic багны зураг ширээн дээр байгаа зураг оруулангуудаа ингэ бичсэн байсан байхгүй юу? Caption өгөнгүүтээ Alexis Stone as Jim Carrey in Paris гэдэг ийм caption өгчихсэн байсан. Jim Carrey-гийн дүрд тоглож Alexis Stone Paris event дээр очлаа гэсэн утгатай. Тэнгүүд it makes sense тэ
Jim Carrey өөрөө угаасаа ийм Hollywood-ийн юм хүмд очих айгу дургу болчихсон шүү дээ, тий. Дандаа ингэж ярьдаг байсан шүү дээ, ярилцлаган дээр бүр айгу meaningless зүйлтэй, ямар утга учиргүй ийм юмд хүмүүс бараг ирж яадаг байна энэ гэсэн утгатай ингээл айгуух ингэж улаан ясны яслын тэрэг доромжилдаг байсан шүү дээ, ингээл шагнал гардуулах яслын тэрэг. Тэгээд тийм учраас угаасаа Jim Carrey хүн нь иймэрхүү Hollywood ийм хүмд оролцох дургу болчихсон учраас заавал өөрийгөө нь очихтай гэдсэн болохоор өөрийнхөө оронд зүгээр энэ хүнийг баг өмсүүлээд те очуулчихсан юм байна, өөрөө очихгүй амар гэд. That makes sense. Alexis Stone байсан биш үү? Бид нэр зөв бодож исэн биш үү? Үнэхээр Jim Carrey биш байсан юм ингээд ингээ хүмүүс ярээ авчихсан гадуур. За, гэтэл тэр нь бол бас л худлаа байсан манайхаа. Зүгээр энэ Alexis Stone гэдэг залуу боломжийг хараад энийг ашиглаад жоохон те бас энэхүү ярианд нь оролцоотхыг жоохон те өөрийгөө яриулаатхыг гэсэн утгаар энийг ингэж худлаа prank болгож худлаа joke болгож ингэж оруулсан байхгүй. Тэгээ угаасаа хүмүүс тэр prosthetic багмаг хийдэг хүмүүс өөр хүмүүс гарч ирээд хэлсэн энэ бол AI байна. Тэр хоёр дахь зурагнтэй тэр багны зураг бол AI зураг байна. Ягаад тэгэхээр prosthetic тийм маскнууд, багнууд ширээн дээр ингэж өөрөө зогсно гэж байдаггүй маа. Тийм биетэй байдаггүй ийм гулжгансан байдаг юм а тий. Тэгэхээр бол угаасаа AI байна гэдэг нь бол хэлсэн. Тэгээд энэ залуу зүгээр л хүмүүсийг ингэж анхаарал татаад байгаа сэдвийг өөрлөгөө оруулаад ингэж зүгээр одоо cloud авахыг хүссэн юм шиг байлээ. За тэгээд Jim Carrey-гийн representative хүмүүс нь гарч ирээд энэ дээр хариу өгсөн байгаа. Jim Carrey бол энийг энэ дулаан шууганыг хараад бол үнэхээр одоо сайд болж байгаа гэсэн. Гунигтай болж байгаа гэд. Гунигтай болохдоо яана хүмүүс миний царайг ингэ шүмжлээд байгаа юм байна. Миний царайг өөрчлөгдсөн байна гэд хүмүүс намайг дарамжлаад байгаа юм байна гэдэг тэрэн дээр одоо удахтай гунигтай болж байгаа зүйл бол биш. Хүмүүсийн ярьж байгаа энэ тэнэг conspiracy theory худлаа юмнуудыг зохиож гаргаж ярьж байгааг нь хараад бүр хүмүүсийн өмнөөс ичээд ч юм уу те хүмүүсийн өмнөөс гуниглаад хүмүүс ч одоо ямар тэнэг юм бэ те ийм тэнэг юм гаргаж ирж ирээд ахвтай яхав те би өстө хүмүүст бараг те томдмоор юм а гэсэн утгаар тэгж одоо айгу сайд байгаа гэсэн. Тэгэд representative хүмүүс нь хэлэхтэй болохоор Jim Carrey өөрөө байсан. Өөрөө энэхүү Парисын энэхүү аваар шоун дээр өөрөө очсон. Өөрийнхөө одоо юутаага их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ болон бүр ингээд ач охин мохинтойгоо те очсон. Ингээд найзуудтайгаа бөөнөрөө 10 хэдэн хүмүүс ингээд гэр бүлийнхэнтэйгээ дотн найзуудаараа ингэж очсон. Даадах чинь Jim Carrey өөрөө мөө. Тэгээ ерөөсөө энэ хүмүүсийн гаргаж ирээд байгаа clone янз бүрийн тэнэг conspiracy theory-нд бол огтхонч бишээ. Jim Carrey бүгд тэр тэнэг conspiracy theory-нд бүгдээр ингэ өөрөө харсан. Тэгээ тэрийг бол үн тэнэг гэж бодож исэн гэж хэлсэн. За тэгээд юунууд гарч ирээд plastic surgeon гарч ирээд энэ Jim Carrey мөө зүгээр аяйгуу botox хийлгсэн харагдаж байна. Mesas хийлгсэн байна. Нүрээ татуулсан байна. Botox-о хэтрүүлсэн байна. Тэрнээс Jim Carrey мөө гэж хэлсэн байгаа. За энээс болоод энэ дээр бас нэгэн хүн бас clout авах гад хичээсэн байгаа. Тэр нь болохоор нэгэн TikTok аккаунт гиг үнхэн гараад ирсэн заяа. Гэхдээ бас Universal Studios болж жүжиглэх гээд нэрээ аккаунтныхаа нэрийг Universal Studios 88 гэдэр нэр өгчихсэн заяа. Хайлт харангууд яг Universal Studios юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэнэг хүмүүст бол яг л харагдахаар заяа. Үнэхээр л Universal Studio-гийн албан ёсныхын TikTok юм шиг заяа. Энэ TikTok аккаунт 3 бичлэг ингээд пост хийсэн баг. Тэр нь болохоор Jim Carrey-гийн AI-аар хийгдсэн бичлэгнүүд. Хэдхэн секундын заяа. Нэг нь болохоор ингээд Jim Carrey-гийн үнтхэн ингээд камералаа харснаа. Do I have your attention now? Гэт тэгж аахгүй. Би чиний анхаарлыг чинь татаж одоо та нарын анхаарлыг чи одоо өөр дээр татаж чадсан уу? Гингүүтээ харахуулчих жаахгүй. Тэнгүүтээ 2027 гэдэг бичиг гардаг. Тэр нь болохоор юу гэж хэлэх гээд байгаа гэхээр те одоо 2027 онд Jim Carrey ингээд юунасаа гарч ирэх гэж байгаа. Тэтгэврээсээ гарч ирээд ингээд кино урлагтаа буцаж орох гэж байгаа гэсэн маягаар л одоо те промо болгож ингээд харуулж байгаа юм шиг. Тим клип байхгүй. Гэтэ тэр нь AI. Заяа. Тэнгүүд тэрийг хүмүүс харж байгаа тэр нь viral болсон. Тэнгүүд худлаа ийм яриа гаргаж иржтэй clone хийлгүүлсэн байна. Alexis Stone гэдэг хүн баг өмсө Jim Carrey болоод үргэлжлээ оцсон юм байна. Тэгээд ийм худлаа сенсац тарьж гаргаж ирж байгаад өөрөө тэтгэврээсээ буцаж ирэх гэж байгаа. Тэгээд тэтгэврээсээ буух гэж байгаа. Юу кино ертөнцид буцаж орж ирэх гэж байгаа. Шинэ кинонд тоглож байгаа 2027 онд тэр нь зарлагдчих одоо цацагдчих байгаа гэдгээл зарлах гэсэн одоо маркетингийнх нь тактик юм байна штэ гэж хүмүүс итгэе явцсан. Тэр нь бол бас л худлаа манайхаа. Яагаад гэвэл тэр аккаунт нь зүгээр хурамч аккаунт, жинхэнэ Universal Studio-гийн аккаунт биш. Зүгээр хурамч хүний гаргасан аккаунт AI-аар бичлэг хийсэн байгаа юм. Do I have your attention now? За, ийм байна манайхаа. Ямар ч гэсэн ингээд энэ дээр залруулга
өгье. Би одоо залруулга өгөх ч юм битээтэй. Гэхдээ яаж ч удсан манайхаа би бол тэрэнд бол итгэхгүй байх. Тийм clone Jim Carrey ингэж clone хийгээд авчихсан биш байна энэ төр гэдэг тиймэрхүү conspiracy theory-нд бол би лав итгэхгүй байгаа. Энийг бол Jim Carrey яг өөрөө л гэж бодож ин. Гэхдээ яг хуу тэтгэврт байсан үедээ айгүй л их мис асал хийлгсэн юм байна л да хөөрхий дээ. Ингээл юм хамаад татуулаад л Kris Jenner татуулаад гойлоод хахад ягаад эрэгтэй хүнтэй Jim Carrey гэсэндээ татуулаад гойлчих болохгүй юм те. Тэгээд татуулсан л өөрийнх нь гай болж те хөрхий тэгээд баахан гадуур яриуллаа. За ямар ч сан тэгээд энэ ховж үеийн тухай үнэн мөннийг нь та бүхэндээ би хүргэлээ. За манайхаа иймэрхүү ховж өвүүдийг ярих гад би өнөөдөр бэлдсэн байлаа. За тэгээд та бүхэнд энэ хүү ховж өвүүд маань мэдээллүүд маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та нар ч гэсэндээ энэ хүү сэдвүүд дээр юу гэж бодож байна вэ гэдэг те бодлоо бас доор комментэд хуваалцаарай. За тэгээд бичлэг хэрэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хобболохой болонгаараа цоо шиг хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.